За тэгэхээр нөгөө нэг үргэлжлүүлээд яриа тий. Үргэлжлүүлээ явчихж байгаа шүү. Энэ шилбэний ирээсний дотоод диаметр гэж байна. D1-тэй тэнцүү. D1 нь 1.85 үржих нь D буюу 20-оор үржүүлэхээр 17 гарч байгаа. За энэ би яах гэдэг юм хэрэг нэг боосны чинь шилбэний ирээстэй шилбэний чинь угийн диаметр нь ийм гарч байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ зурган дээрх энэ хоёр нарийн зураас нь хурдах цай буюу энэ D1 гэдэг хэмжээ. Тэгэхээр гайг ус яах вэ гэхээр D1 гэдэг хэмжээтэй дотоод диаметртэй байж ирээсний дотоод диаметртэй байж яах вэ тэр энэ болт тухайн гайгтанд иргэдэн сун штэ. Тийм учраас би энэ дээр яах гэдэг юм хэрэг 17-гийн диаметртэй нөхөр өрөндөх гэж байгаа. 17-гийн диаметртэй нөхөр өрөндөж байгаа гэсэн үг байхгүй. За үгүй нохой тий. За тэгэхээр энийг extrude cut хийх юм. Extrude cut хийгээд extrude cut-ын through roller хийчихвэл шүү дээ. Through roller хийчихсэн тий. Өөрөлдөл нэвт нөхөлж байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээ ингээд окей. За одоо энэ дэр хэдүүлээ. Ярсбат ч дараа нь ирээс хийж болно. Тэгээ энэ дээрээс шууд ирээсээ татсан ч нэрээсээ татчих дараа нь ярсбаа хийсэн ч болно. Энэ бол та нарын дурын асуудал байж болно. За би энэ дээр ингэж тийм үг гэж бодсон. Ирээсээ эндээс татвал яа гэм бол гэж зүгээр төсөөлж шууд юу чи фаска үсгэж энэ бүлэн дээрээс нэг ч юм уу те ядаж фаска татчих тийм үү. За тэгвэл энэнийхээ хэмжээг нөгөө юу чи 1.5 фаска тавьчих тийм үү. Яарми та ятавч за окей. ийм фасктай болгочлоо гэсэн үг байхгүй тий. За тэгвэл нөгөө талд нь би фаск төр үлдээч. За яг та нар хоёр талд нь хийсэн ч болно. За тэгвэл би дараа нь энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр энэ дээр юу гэж байгаа вэ нөгөө ирээсээ татдаг тий. За ирээсээ татхын тулд хэдүүлээ энэ таяр дээр ирээсээ татчихж байгаа шүү дээ. За энийг бол та нар хийж үзсэн байгаа. За тэгвэл би энд ирмэгээ заагаад ийм ирмэг болчих тий. За ийм ирмэг заагаад нөгөө ирээс чинь энэ 17-тай диаметртэй нүхий чинь 20-тай болгож 20-ын диаметртэй болгож ийм ирээс татаж ийм гэж ухаж байгаа нь шүү дээ тий. Энэ дээр ингэж харагдаж байна гэсэн. За би 17-гийн төрөгтэй ирмэгээ заагаад өгсөн гэсэн учраас тийм ээ. За ийм хэмжээтэй ийм 20 автоматар ийм 21.5 гэдэг ийм ирээс сонгогдоод байна. Тэгэхээр миний хэдүүлээ ийм 20 гэдгээр явж ирэхгүй юм тий. Яа энэ дээр бол шууд 20 гэдгээр сонгохдохгүй. За тэгвэл би шууд 1.5 бага алхамтайгаар навчидөө. Тэгээ өөрөөр хэлбэл бас нөгөө болто ийм болоод 1.5-аар хавагддаг санаа шүү дээ та нар тий. За ингээд метрик тап гэдгээр навцсан баг шүү тий. Тэгжиж нөгөө татгсан гэж ухаж орж ирж байгаа гэдгийг харж байгаа бах. Тэгээ энэ дээр нөгөө лайн гэдгийг читас тэгшнэ ч гэдэг. Лайн гэдгийг хаар чинь түрүү 16 20-тэй гэдэг үчил яаж ингэж нэвт гараа авчиж байгаа. Тийм үү. За нэвт гараа авсан учраас одоо би нааш нь хэдүүл ингэдэг шүү. Нөгөө нааш нь жоох илүү гарвал энэ дээр нөгөө ирээс эхлэхдээ энэ дээр нэг юм усан юу гарахгүй шүү дээ тий. Тэрийг гаргах гэдгийг санаад шүү дээ тий. За тэгвэл би дэрийг нь офсет гэж аваад офсет нь цаашаага энэ цаашаага 1 мм авчлаа. Тэгвэл бодлоо би заагаад чиглэлийн өөрчлөлт national гонгуудлаа энийг 2 болгочихлоо. 2 болгочих. Зя тэгэхээр бидэрт юу болох нь гэдгийг харъя. Тэ? За ийм болсон. Энэ паскта тал руу чинь илүү гарцсан нөгөө тал руугаа ч илүү гарцсан ийм ирээс бэлдчихлээ шүү дээ тэ хэдүүлээ. Тийм утлаа энийг окей хийж. За тэгвэл энэ талаас ингээд ууж усаад ингээд гарцсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн ирмэг ухгүйгээр энэ дээр ингээд паскта тал дээр ингээд амсаад орчихно гэсэн үг байна. Паскта талаас амсаад орчихно гэсэн. За ингээд ийм ирээсээ татсан. За одоо хэдүүлээ юу вэ? Нэг сэвлээ. Тэ сэвч. Чин ирээстэй гэдэг нэрээр хатгалцсан. Тэгвэл энэ шууд авчи. За одоо надад хэдүүлээ юу байгаа вэ гэхээр деталь 1 2 байгаа. Гайк 2-ын зэрэг. Нэг нь болохоор косметик ирээстэй нөгөөх нь сая ирээс нь татцсан байгаа байхгүй. За тэгвэл энд
та нарт энэ болт бэлдэж байгаа те. Энийг бол та нар зурж чадна шүү дээ те. За тэгтээ энийг яг бас хармаар юм гэвэл одоо бас байж болох л ах. Гэхдээ би нөгөө гакн дээрээс шууд явчихдаг юм гэж залхуураад явчлаа шүү. Тэгээ та гакка зурсаж байгаа гаккээс явчихсан. За тэгвэл би шинээр зурсан ч болно. Ингээд дахин бичиж байгаа те. За энийг ерөөсөө хэлцээ. Гаккад бол оруулаад тэр. Гакк. Эрэст гаккач. Косметик эрэст гаккач. Айнэ те. Косметик эрэстийн гакка авангуудлаа би эндээс энийг бас севас хийгээд хадгаллаа. Севас хийгээд болт. Болт гэд нэргүй татгаллаа шүү. Болт нэг контенттэй ижлэх нэртэй. За болт нэг гэд нэр өглөө. За одоо энэ дээр юу өөрчлөх вэ гэдэг асуудал гарна. Энэ нөхөөл төр чигээр байхгүй болно тий. Энийг хэдэл устдгаар устгах шүү дээ. Энийг сонгоод маус хоёроо дараад лит хийчихэж шүү дээ. Ингээд ийм болгочихоо. За тэгэнгүүт бас энэ дээр босс экструд дээр хэдүүл энийг бас өөрчлөх болж байгаа юм. Тэгээ энэ лөө орж болж байна юу болж байна. Энийг би 14-оор авчвал яах нь харъя. Тэгэхээр нөгөө юу маань байх нүггүй. Энэ нөгөө юм устчих шүү дээ. Энэ устчих. Нөгөө нэг талын нөгөө пас гэж устчих чинь. За тэгтээ тэр угаас болтыг заавал нэг олон талд пас хийгээд харахгүй шүү дээ. Нэг талд пасгүй чи. Нөгөө 16-д биш болчих жоорч энэ гэж байгаа байхгүй тий. За тэгвэл энийг түрүү нуугаад байсан. Тэгээ энэ хавтгаа ингэ нуучж болно. За одоо энэ дээр хэдүүлээ шууд шилбэ зураа. Энийг нормал туу гэж аваад эндээс 20 диаметртэй тойрог авнаа. Энд дээр тойрог зурлаа шүү. Тойрог зурлаа энийг хэмжээ хэдүүлээ. 20 болгоо. Яхаар болоод экструд бос хийлээ шүү. Экструд бос. За экструд босоо хийгээд нөгөө шилбэнийхаа энэ чиглэлээ тий. Болтны шилбэний урт энэ L гэдэг энэ хэмжээг хэмжээг тооцож олно тий. L одтой хэмжээг. За L одтой хэмжээг бид нэр яаж тооцож бодож болох вэ гэдгийг энэ дэр гаргаж ирнэ гэсэн үг шүү дээ. Шилбэний нийт урт гэдэг энэ жижиг би энэ дэр том илэрсэн энд жижиг L байх юм байна л да. За жижиг L энэ дэр 67 гарсан юм. Тэгээ эднийг нэмсэн чинь 67 гарсан. Тэгээд стандарт юугаар шилжүүлээд 65-аар авсан юм. Тэгээ би 65-аар зурчих гэсэн үг байхгүй тий. За тэгвэл би энийг 65-аар явуулаа шүү. Эндээс энэ хэмжээг троллш blind болгоод энийг 65 болгоо. Ийм боллоо. За одоо энийг болт тий. За энийг окей гэж. За ийм болт зурсан ба. За тэгээ энэ болтоо хэдүүлээ юу. Энэ үзүүр дээр нь пасктай. За дараа нь ирээсээ татсан зүрх нь яг нөө арай хэлбэрээ одоо би шүүд энэ нөө чембер ашиглах гэдэг байхгүй юу? Паска хийдэг юм гэж бодоод тахгүй юу? Энийг ирэмгээ зааж өгöd, энэ ирэмгээ зааж өгöd. За яг тэр нь жоохон ажилтаа болох нь үгүй zoo. Харъя. 1.5 зүгч. За тийм бодлоо энэ дэр окей. За ийм паск хийж. Тэгвэл за тэгснийхаа дараа хэдүүлээ юу вэ? Хатгалаа. Юу вэ? Reset-тэй. Эндээс косметик reset, insert гэж ороод, invitation гэж ороод косметик reset аваад энэ хэрмгийг сонгож энэгээр авах болохгүй шүү дээ. За одоо нөгөө reset хэсгийн уртаа тооцсон. Reset хэсгийн урт чинь хаа? Эндээс энэ хүртэлцээ. За энэ дээр би нэг хэмжээгийн дутуу тавьсан шүү дээ тий. Хэмжээгийн дутуу тавьсан буюу шилбэний эрээстэй хэсгийн урт. Энэ дээр 46 гэж тооцсон. 2D дээр нэмэх нь 6 гэдэг томьёогоор. Тэгээ D гэдэг чинь 20. Тэгээд 40 46 болж байгаа гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр L нь 150-аас нийт энэ L чинь 65 буюу 150-аас бага учраас энэ томьёогоор бодож шүү дээ. За ингээд эрээстэй хэсгийн урт маань энийг ийм 20 20-оор нэглэж тий. Ийм 20-оор явж.
9 гэж яваад энийг нийлүүлээ юу яах гээд. Сая 65 гэж нийт уртын 65 байсан 46 байсан. 46 гэдэг чинь 46 гэдэг чинь идэв. 44 5 хүн. Би осоо нэг юу яах гээд байна л та хөө. Нөгөө паскныхаа 5 мм-ийг тооцоод байна л да. 1.5. Энэ нэрмүүд дээрээс хэдүүлээ 90 учраас энэ нөгөө 1.5-аар паск хийсэн шүү дээ. Тийм учраас би тэндээс нь 90-ийг тооцож аваад байна л да. Энэ техник актер байхгүй л дээ гоох гэж бодчих. За ийм 20-оор нэм 20-оор явчихсан шүү. Энд дээр сивил. Энд дээр энэ давхар 90-ний нарийн зэрэгс гарч ирж шүү дээ. За ингээд энийг хэдүүлээ болт 1 гэдгээр хадгалсан шүү. Тэ? За энийг хаач. Тийм готлаа. Энийг хадгалчих. За тэгвэл дахиад буцаад дуудаа. Off ингээд болт 1 гэдгээ дуудлаа шүү. За болт 1 гэдгээ дуудаад дахиад хэдүүлээ юуг нь устгах вэ? Косметик эрээсээ устгах юм биш үү? Тэ? Энийг устгах. Косметик эрээс устгах. За одоо энэ дээр нь хэдүүлээ. Вау, энийг нь буруу юм хийж шүү. Энэ нь байж ах хэвээр. Миний севас их мартсан биш. Севас хийгээд энэ дээр эрээстэй гэдэг нэр өгөл шүү. Эрээстэй гэдэг нэр өглөө. За одоо эрээстэй гэдэг болсныхан дараа энийг эрээстэй гэдэг болсныхан дараа би шууд эндээс нэг косметик эрээс нь устгах гэж байна шүү. За косметик эрээстэй хэсгийг устгаад одоо хэдүүлээ. Яах вэ? Юу гэж зэрэг. Хоол вазар дараа тайр тийгээд эрээс зурх гэж байна. Рестат дүү. Тэ? За энэ нөгөө нэг 20-оор авахгүйсэн шүү дээ. 20.5 гэдэг хамгийн бага 20 гэдэг юм явахгүйсэн тэ. Тэгэхээр 20.5-аар авдагаараа аваад хэдүүлээ. Энд дээр ирэмгийн энийг нь загтвч юу. Тэгээ буцаад нааш нөгөө нэг юг оруулаад ирж болно шүү дээ. За тэгэн гутлаа энэ дотгош нь ухдаг. Юу тав гэдэг. Энэ дай тав хоёрын ялгаа хараараа тий. За дай тав чүүл яаж. Дотгош нь ухчин. За юу ч гэсэн ээж завцсан энийг энэ жижиг хэмжээ тавьж байгаа биш. 20.5. Тэгээд энэ дэр ялгарч харагдахгүй байна. Зя. Эндээс ингээ харахаар 20.5-тай дотгошоо орсон баг шиг энэ шилбэнээс чинь дотгошоо орсон баг шиг ингээд их зэрүүлээд харуулсан. Эдний шилбэнээс дотгошоо гэж харагдаад байгаа шиг байна. За ингээд дотгошоо орсон гэж би үзээд явах гэдэг. Гэхдээ нөгөө эрээстэй шилбэнийхээ уртыг 46-аар тураагаадсан тий. Энийг 46 гэдэг чинь энэ чи юу лээ? 46-аар авчихсан шүү дээ. 47-аар авсан ч 46-аар авчих. За 46-аар л авчих дөө. 46-аар авчих. Энэ дээр хөөе гэдэг үзье. За ийм урттай эрээс татах гэдэг. Гадна л тарах гэдэг тий. Тэгвэл дай татвал. За одоо дотор талд орсон шүү. Нөгөө нэг шиг гадаа дээрээс тавил дай гэж өгөх юм байна. За тэгээд одоо нөгөө хамгийн гол нь миний эрээс чи эндээс эхлэх байгаа байхгүй. Энэ паскны нэрмгээс эхлэх байгаа байхгүй. Тийм учраас би энийг нөгөө урагш нь болох гэдэг шүү дээ. Эндээс 46 авсан байгаа шүү дээ. Тэгэхээр ч урагшаага нөгөө 1.5 авчиж шилбэнийхээ энэ зүр дээрээс 46 болох байхгүй тий. Тийм утгад би энийг offset хийж жаад энийг 1.5 болгож байгаа. Паск руугаа урагшлуулах гэж байгаа. Энэ. Оо. 1.5. За окей. Ингээ хатгалаа. Оо, уучлаарай. Яарсан чинь буруутсан шүү. Нөлөө орлоо шүү. Чорт. Яач юу. Тусч юу.